Төсвийн өрөөний мэддэгдэл за 27-28 оны төсвийн төсөөлийн тухай хэлцэж байгаа. За яг зүгээр нэг зүйл байна. Мэдээж энэ асуудлууд буюу төсвийн орлого бүрдүүлэлт талаас ч гэсэн гадаад дотоод нөхцөл байдал бол нэлээд амаргүй байгааг ойлгож байгаа. За түрүү жил хөгжлийн төлөвлөгөө баталж яхад эдийн засгийн хөгжлийн ам маань бол төрийн албаа агштыг 9%-аар бууруулна гэсэн. Энэ их маш том тодорхой шалгуургүйгээр орж ирсэн. Гишүүд ч одоо асуугаад хариултаа авч чадаагүй. Тэгээ хүчиндээ батлаа явсан. Тэ энэ дэр ерөнхийд нь бас ярмаар байгаа. Гэтэл одоо бас энэ ус асуудал чинь ерөнхийдөө энэ төсвийн урсгал зардал талдаа бууруулах энэ оролдлого байгаа боловч үүний цаана бас энэ төрийн одоо үйлчлэгээний хэвийн хүний эрх хангагдах, хүний эрхийн зөрчилдөө тэмцэх төвөл ажиллагаа чинь бас орхигдож байгаа юм. Энэ чинь бол цаашдаа одоо урсгал зардлуудыг энэс ч илүү нэмэгдүүлэх байдал руу орно гэсэн үг. Би уг нь сандаг учир даргын сангаа даргын хэлж байгаа шиг зарчимж. Энэ дээрээсээ шаардлагагүй орон тоонуудыг бууруулах байдлаараа юм уу нэгтгэх байдлаар явах болов уу гэж итэл жигтгэн шиг ерөөсөө байгууллага болгон дээр 9% танагдсан. Энэ өөрөө эргээ засаглалын нэг эрх мэдэл болох шүүх эрх мэдлийн байгууллагууд ч гэсэн явцсан юм бил. Улсын хурлын дэргэдэх бас тодорхой байгууллага явцсан юм билээ. Гэхдээ зарим байгууллагууд маань хитэрсэн үнэн шүүхийн эрхийг зөвлөөс эхлээ захиргааны ажил чинь дангаачсан байгаа. Гэтэл шүүгч нарын туслахууд нь хүрэлцэхгүй байгаа. Шаардлагагүй захиргааны шүүгчдийг томилж байгаа. Ийм юмнууд байгаа. Гэхдээ өнөөдөр энэ том одоо 9 үзүүлэлтээр бид нар батлах байгаа боловч энэ суур зарчим бас засаглал хоорондын юмнууд дээр бас нэлээд нөхцөл байдлуудыг хүндрүүлэх байдалтай байгаа шүү. Тэгээ энэ дээр бас одоо шүүхийн ерхий зөвлөлөөс ч юм уу тодорхой байр суурийг сонсчмоор байна. За яг зөвхөн төсвийн өрөө явж байгаа боловч энэ урсгал зардлыг бууруулж байгаатай холбоотой танаа хэвийн үйл ажиллагаа цаашдаа шүүх эрхтлийн байгууллага явах уу? Энэ хууль сахиулах байгууллагуудыг бас ямар нөхцөл байдалтай байх вэ гэдэг дээр бас хууль зүйн сайдын нэг байр суурийг сонсчмоор байгаа. Энэ бол бас чухал шүү. Сүүлд нь за нэг юм байгаа. Манад тодорхой орон тоонуудыг баталж авчаад цалингийн хэмнэлт хийж хагаад одоо ингээд дур дураараа цалин өсгдөг энэ одоо гажгаасаа бид гарах ёстой. Энэ систем манай хууль зүйн яам дээр бас энэ одоо цаашдаа бодлогын дэмжлэг үзүүлэх асуудал дээр чинь энэ бид эдийн зан үйл гэдэг юм одоо шийдвэр гаргалтын хандлагын асуудал чинь сөргөөр нөлөөлж байгаа шүү. Ерөнхийдөө батлаад 100 оронтой гэж авангуудаа 80 ажилуулдаг 20-ыг явдаг өөрсдөө шүүх эрхтлийн байгууллага дур дураараа цалингаа нэмэнгүүт энэ дээр хашилт одоо юу гэдэг зохицуулт хийхээс өөр аргагүй байдал руу орж энэ ч одоо ерөөсө шаардлагагүй оронтой байсан юм байна гэдэг одоо хасах жишээний. Тэгэхээр энэ одоо 9 үзүүлэлтийн нэг бол улсын төсвийн одоо зарлага буюу урсгал зардалтай холбоотой тоо үзүүлэлтүүд байгаа. Энэ хууль зүйн салбарын асуудлууд чинь цаашдаа хэвээ явж чадах юм уу гэдэг дээр би одоо хоёр гол институцийг л сонсч гэж бодож байна. Гүйцэтгэх эрх мэдэл болон шүүх эрхтлийн байгууллагыг төлөөлж байгаа хоёр хүн бас нэг байр суурь. За шүүхийн ерхий зөвлөлөөс мөнгө цэцэх дарга. За наадах чинь хэдгээр микрофон гэх вэ? Энэ дээрээс та гараад тэндээс хариулт өгчихөө. Тэгээ дараа нь Мөнхбаатар сайд бас бэлтэж байгаарай. За хууль зүйн байнгын хорооны дарга гишүүдийн өдрийн амгалан айлтгая. За өнөөдөр 26 оны төсөв хэлэлцэж байна. За үүнтэй холбоотойгоор за шүүхэд одоо шүүх таслах ажиллагаа явуулахад доголдол гарах уу гэд. За тэгэхээр миний хувьд бол нэгдүгээрт юу илэрхийлмээр байна гэхээр хууль заасан үндсэн хуулийн зарчим байгаа даа. Шүүхийн төсвийг бууруулахгүй байх зарчим. За тэгээ шүүхийн бие даасан байдлыг хангах гол механизм үндсэн баталгаа нь ерөөсөө эдийн засгийн баталгаа байгаа даа. Гэтэл 2025 оны батлагдсан төсвөөс манай төсөв одоо 29.8% буурсан байгаа даа. Урсгал зардал нь бол 13.2%. За 25 оны тодтголоос 16.2% буурсан. Хууль зүйн байнгын хорооны хянсан төсвөөс бол бүр 60% бол ийм буурсан үзүүлэлттэй байгаа даа. Тэгэхээр шүүхийн өөрөө шүүх таслах үйлдэл ажиллагааг улсын шүүхийн төсөв бол төрөөс санхүүжин. За тэгээ шүүх бие даасан төсөвтэй байна гэсэн энэ нөхцөл бол хангагдахгүй байгаа гэж бол үзэж байгаа. Тэгээд гол шүүх өөрийн төсөв хууль зүйн байнгын хорогоор хянуулаад өөрөө улсын төсөвт нэвтгүүлэхээр энэ зохицуулалт нь байгаа даа. Мөн түнчлэн та бүгдийн 2024 оны шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогод бол шүүхийн төсвийг бол 2% төрүүлнэ гэсэн ийм
тогтоол маань өөрөө хэрэгжиж байгаа. Гэтэл одоо энэ бодит байдал дээр манай шүүхийн төсөв бол ямар хэмжээгээр буурч байгааг бол та бүхэн бас харж байна. За хоёрдугаарт нийт манай ажиллаж байгаа 600 тогтоолоор бол 53 дугаар тогтоолоор бол нийт ажиллах шүүгчдийн тоо маань өөрөө 699. Гэтэл одоо нийт улсын хэмжээнд ажиллаж байгаа шүүгчдийн тоо бол 517 байгаад байгаа. За ингээд бид нар ачааллын тухайд болохоор аргагүй нөгөө нэг шүүгчд оногдож байгаа ачаал их байгаа учраас бид нар аврамшууллыг бол 23 оны сүүлийн хагасаас бол олгоод эхэлсэн байгаа. За тэгэхээр 2024 онд нийт 514 шүүгчээс эхний хагас жилд болохоор 333 шүүгч. За энэ бол 64.8%. Хоёрдугаар улиралд 309 буюу 60.1%. 20 шүүгч бол одоо нөгөө урамшууллыг бол авсан байгаа. Гэтэл энэ өөрөө нөгөө нэг яг ачааллаараа тооцоод бид нар 699 нийт 53 дугаар тогтоол 699 шүүгч ажиллахаас одоо биднэрт нийт шаардлагатай шүүгчийн тоо бол 614 байгаа. Гэхдээ бидэд энийг үнэхээр нөгөө нэг шүүгчийн сонгон шалгаруулалтын одоо бидэд 9 удаагийн сонгон шалгаруулалт явахад бидэд энэ шүүгчийн оронтойгоо бол нөхөж чадахгүй байгаа гэдгийг та бүхэн бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Бид хэдий гол баримталж байгаа бодлого бол шүүгчийг шаардлага бол өндөр тавина. Тэр тавьж байгаа шаардлагад бол нийцсэн ёс зүйтэй хариуцлагатай ийм шүүгч байх ёстой гэдгээр бол босго оноог бол ямар нэгэн байдлаар бол буулгаагүй. Энэ дээр бол чадваргүй тийм шүүгчийг томилж дараа салж чадахгүй байснаас хамгийн гол нь чадaltaй хариуцлагатай тийм шүүгчийг бол томилно гэдэг дээр бол бат зогсож байгаа. Тэгээ бидний хувьд болохоор 9 сонгон шалгаруулалтын үр дүнд нийт 117 шүүгчийг бол томилсон байгаа. Тэгээд хэрвээ бид нар цаашид шүүхийн ерөнхий зөвлөлөө бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусж байгаа. Хэрвээ дараагийн ерөнхий зөвлөл өөр бодлого бариад магадгүй шүүгчийн нөхөн бүрдүүлэлтийг бага ачаалтаа тааруулаад магадгүй нөгөө шалгалтын бодлого тэр нь ингээд зөөлрч орж ирдэг ч юм уу ямар нэгэн байдлаар хэрвээ бүрдүүлээд ирэх юм бол бид нар яг үнэхээр одоо яг энэ дараа оны төсөвт батлагдж байгаа цалингийн 530 шүүгчээр бол ажиллах боломжгүй гэдгийг бас зориуд хэлмээр байна. За 3-дугаарт захиргааны ажилтны тухайд болохоор одоо бидний тооцоогоор бол нийт 136 За гүцэгээд 1 минут хүчээ хариулъя. За богинохон юу яагаад хариулахад 136 орон тог бол цомгтохоор байгаад байгаа. Гэтэл шүүгчэд дагаад шүүгч туслагтай байна, нарийн бичигтэй байгаад байдаг. Гэтэл одоо ажлын албаны бусад ажилтнууд гэх. Тэгэхээр энэ бол өөрөө нөгөө нэг хуулиар хүлээсэн байх ёстой тэр орон тоонууд байдаг. Өөрөөр хэлбэл хэн байна уу гэхээр нягтлан үйлчилгээний ажилтнууд за тэгээд эвлэрүүлэн зуучлалт туслахтайгаа ингээд бодохоор яалтчгүй бид нарын тухайд болохоор тэр орон тооны тухайд болохоор илүү ажиллаж байгаа гэсэн тоо бол үнэхээр байхгүй. Тэгээд дээр нь битэд одоо яг ингээд тоог харахаар төрийн захиргааны албан хаагчаас одоо хэрвээ яхад за туслагтайгаа одоо ажиллаж байгаа шүүгчээ туслагтайгаа заавал байна гэдгээр тооцоолоод ингээд яхад 20-ыг төрийн үйлчилгээний бусад албан хаагчаас 82 ийм тооцоо бол байна гэдгийг бас зориуд хэлмээр байна. За баярлалаа. Мөнгө цэцэг дарагт Мөнхбаатар сайдын микрофоныг өгье. За сайдар гишүүн бас чухал асуудлыг хөндөж асууж байна. За төсөвт хэмнэлт хийх гэсэн агуулгаар нь одоо 9% албаагчдын одоо 9%-ийг цомгдохын асуудал одоо тухайн салбарын байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа хангах нөхцөлийг одоо алдагдуулж байна уу гэсэн агуулгыг асууж байна. За ер нь бол 2025 оны төсвийн тухай үйлд өөрчлөлт буюу одоо төсвийн тодтолоор сая манай салбарын хувьд бол 1000 оронтой буюу одоо 97.2 тэрбум төгрөгийн урсгал зардал хасагдсан. За хөрөнгө оруулалтын зардлаас 3.8 тэрбум төгрөгийн зардал хасагдсан. Нийтдээ 101 тэрбум төгрөгийн одоо энэ зардал хасагдаж батлагдсан юм байна. За энэ бол одоо 1000 оронтой гэдэг бол салбарын хувьд бол их том тоо. Гэхдээ одоо төсөв тэмнэлт хийх эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад одоо зайлшгүй одоо ийм арга хэмжээ бол авсан. За ийм учраас одоо цаашид бол үүнээс 1 минут нэмж өгье. Тодруулаад хариулъя. 1 минут.
За ингэхээр цаашид бол одоо одоогийнхоо батлагдсан орон тоогоор бол одоо салбарын хэмжээнд үйл ажиллагаа хийх явуулах боломжийг бүрдүүлэхийн төлөө бол одоо ажиллана гэдэг сайн зураг гишүүнд хэлье. Гэхдээ та бүхэн маань бас ойлгож байгаа. За шинээр одоо ажлын байрууд шаардлагатай байна. Цагдаагийн байгууллагын хувьд бол одоо ажиллах нормативын хувьд одоо өрөхгүй байж байгаа. За харт тамхитай тэмцэх алба гэж сая одоо шинээр байгууллаа шинэ оронтой шаардлагдан. Дотоодын зэрэгт одоо засгийн газраас одоо олон объектуудыг шинээр одоо хамгаалтанд авах ийм шийдвэрүүд гарсан. За үүнийг одоо хэрэгжүүлэхэд одоо бодит оронтой шаардлагатай байдаг. Гэхдээ одоо батлагдсан орон тооныхоо хүрээнд одоо хэрэгжүүлж ажиллана гэдэг хэлье. За энэ оны төсвүүдээр бас 44 тэрбум төгрөгийн одоо зардал хасагдж байгаа. За ингээд энэ хүрээнд нь одоо энэ байгууллага хэвийн үйл ажиллагаа одоо явуулж ажиллана гэдэг одоо хэлье. За Мөнхбаатар сайд баярлалаа. За хуулийн Төсвийн өрөөний мэддэгдэл за 27-28 оны төсвийн төсвөлийн тухай хэлцэж байгаа. За яг зүгээр нэг зүйл байна. Мэдээж энэ асуудлууд буюу төсвийн орлого бүрдүүлэлт талаас ч гэсэн гадаад дотоод нөхцөл байдал бол нэлээд амаргүй байгааг ойлгож байгаа. За түрүү жил хөгжлийн төлөвлөгөө баталж яхад эдийн засгийн хөгжлийн ам маань бол төрийн албаа агштыг 9%-аар бууруулна гэсэн. Энэ их маш том тодорхой шалгуургүйгээр орж ирсэн. Гишүүд ч одоо асуугаад хариултаа авч чадаагүй. Тэгээ хүчнээд батлаа явсан. Тэ энэ дэр ерөнхийд нь бас ярмаар байгаа. Гэтэл одоо бас энэ ус асуудал чинь ерөнхийдөө энэ төсвийн урсгал зардал талдаа бууруулах энэ оролдлого байгаа боловч үүний цаана бас энэ төрийн одоо үйлчлэгээний хэвийн хүний эрх хангагдах, хүний эрхийн зөрчилдөө тэмцэх үйл ажиллагаа чинь бас орхигдож байгаа юм. Энэ чинь бол цаашдаа одоо урсгал зардлуудыг энэс ч илүү нэмэгдүүлэх байдал руу орно гэсэн үг. Би үгэн самдаг өчр даргын сангаа даргын хэлж байгаа шиг зарчимж. Энэ дээрээсээ шаардлагагүй орон тоонуудыг бууруулах байдлаараа юм уу нэгтгэх байдлаар явах болов уу гэж итэл жигдхэн шиг ерөөсөө байгууллага болгон дээр 9% танагдсан. Энэ өөрөө эргээ засаглалын нэг эрх мэдэл болох шүүх эрх мэдлийн байгууллагууд ч гэсэн явцсан юм бэл. Улсын хурлын дэргэдэх бас тодорхой байгууллага явцсан юм бэлээ. Гэхдээ зарим байгууллагууд маань хитэрсэн үнэн шүүхийн эрхийг зөвлөөс эхлээ захиргааны ажилч нь дангаачихсан байгаа. Гэтэл шүүгч нарын туслахууд нь хүрэлцэхгүй байгаа. Шаардлагагүй захиргааны шүүгчдийг томилж байгаа. Ийм юмнууд байгаа. Гэхдээ өнөөдөр энэ том одоо 9 үзүүлэлтээр бид нар батлах байгаа боловч энэ суур зарчим бас засаглал хоорондын юмнууд дээр бас нэлээд нөхцөл байдлуудыг хүндрүүлэх байдалтай байгаа шүү. Тэгээ энэ дээр бас одоо шүүхийн ерхий зөвлөлөөс ч юм уу тодорхой байр суурийг сонсчмоор байна. За яг зөвхөн төсвийн өрөө явж байгаа боловч энэ урсгал зардлыг бууруулж байгаатай холбоотой танаа хэвийн үйл ажиллагаа цаашдаа шүүх хэрэгтлийн байгууллага явах уу? Энэ хууль сахиулах байгууллагуудыг бас ямар нөхцөл байдалтай байх вэ гэдэг дээр бас хууль зүйн сайдын нэг байр суурийг сонсчмоор байгаа. Энэ бол бас чухал шүү. Сүүлд нь за нэг юм байгаа. Манад тодорхой орон тоонуудыг баталж авчаад цалингийн хэмнэлт хийж хагаад одоо ингээд дур дураараа цалин өсгдөг энэ одоо гажгаасаа бид гарах ёстой. Энэ систем манай хууль зүйн яам дээр бас энэ одоо цаашдаа бодлогын дэмжлэг үзүүлэх асуудал дээр чи энэ бид эдийн зан үйл гэдэг юм одоо шийдвэр гаргалтын хандлагын асуудал чинь сөргөө нөлөөлж байгаа шүү. Ерөнхийдөө батлаад 100 оронтой гэж авангуудаа 80 ажилуулдаг 20-ыг явдаг өөрсдөө шүүх хэрэгтлийн байгууллага дур дураараа цалингаа нэмэнгүүт энэ дээр хашилт одоо юу гэдэг зохицуулт хийхээс өөр аргагүй байдал руу орж энэ ч одоо ерөөсө шаардлагагүй оронтой байсан юм байна гэдэг одоо хасах жишээний. Тэгэхээр энэ одоо 9 үзүүлэлтийн нэг бол улсын төсвийн одоо зарлага буюу урсгал зардалтай холбоотой тоо үзүүлэлтүүд байгаа. Энэ хууль зүйн салбарын асуудлууд чинь цаашдаа хэвээ явж чадах юм уу гэдэг дээр би одоо хоёр гол институцийг л сонсож иж бодож байна. Гүйцэтгэх эрх мэдэл болон шүүх хэрэгтлийн байгууллагыг төлөөлж байгаа хоёр хүн бас нэг байр суурь. За шүүхийн ерхий зөвлөлөөс мөнгө цэцэх дарга. За наадах чинь хэдгээр микрофон гэх вэ? Энэ дээрээс та гараад тэндээс хариултаа өгчихөө. Тэгээ дараа нь Мөнхбаатар сайд бас бэлтэж байгаарай. За хууль зүйн байнгын хорооны дарга гишүүд энэ өдрийн амгалан айлтгая. За өнөөдөр 26 оны төсөв хэлэлцэж байна. За үүнтэй холбоотойгоор за шүүхэд одоо шүүх таслах ажиллагаа явуулахад доголдол гарах уу гэд. За тэгэхээр миний хувьд бол нэгдүгээрт юуг илэрхийлмээр байна гэхээр
хууль заасан үндсэн хуулийн зарчим байгаа даа. Шүүхийн төсвийг бууруулахгүй байх зарчим. За тэгээ шүүхийн бие даасан байдлыг хангах гол механизм үндсэн баталгаа нь ерөөсөө эдийн засгийн баталгаа байгаа даа. Гэтэл 2025 оны батлагдсан төсвөөс манай төсөв одоо 29.8% буурсан байгаа даа. Урсгал зардал нь бол 13.2%. За 25 оны тодтголоос 16.2% буурсан. Хууль зүйн байнгын хорооны хянсан төсвөөс бол бүр 60% бол ийм буурсан үзүүлэлттэй байгаа даа. Тэгэхээр шүүхийн өөрөө шүүх таслах үйлдэл ажиллагааг усын шүүхийн төсөв бол төрөөс санхүүжин. За тэгээ шүүх бие даасан төсөвтэй байна гэсэн энэ нөхцөл бол хангахдахгүй байгаа гэж бол үзэж байгаа. Тэгээд гол шүүх өөрийн төсөв хууль зүйн байнгын хорогоор хянуулаад өөрөө усын төсөвт нэвтгүүлэхээр энэ зохицуулалт нь байгаа даа. Мөн түнчлэн та бүгдийн 2024 оны шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогод бол шүүхийн төсвийг бол 2% төрүүлнэ гэсэн ийм тогтоол маань өөрөө хэрэгжиж байгаа. Гэтэл одоо энэ бодит байдал дээр манай шүүхийн төсөв бол ямар хэмжээгээр буурч байгааг бол та бүхэн бас харж байна. За хоёрдугаарт нийт манай ажиллаж байгаа 600 тогтоолоор бол 53 дугаар тогтоолоор бол нийт ажиллах шүүгчдийн тоо маань өөрөө 699. Гэтэл одоо нийт улсын хэмжээнд ажиллаж байгаа шүүгчдийн тоо бол 517 байгаа даа. За ингээд бид нар ачааллын тухайд болохоор аргагүй нөгөө нэг шүүгчд оногдож байгаа ачаал их байгаа учраас бид нар аврамшууллыг бол 23 оны сүүлийн хагасаас бол олгоод эхэлсэн байгаа даа. За тэгэхээр 2024 онд нийт 514 шүүгчээс эхний хагас жилд болохоор 333 шүүгч. За энэ нь бол 64.8%. Хоёрдугаар улиралд 309 буюу 60.1%. 20 шүүгч бол одоо нөгөө урамшууллыг бол авсан байгаа даа. Гэтэл энэ өөрөө нөгөө нэг яг ачааллаараа тооцоод бид нар 699 нийт 53 дугаар тогтоол 699 шүүгч ажиллахаас одоо биднэрт нийт шаардлагатай шүүгчийн тоо бол 614 байгаа даа. Гэхдээ бид энийг үнэхээр нөгөө нэг шүүгчийн сонгон шалгаруулалтын одоо бид 9 удаагийн сонгон шалгаруулалт явахад бид энэ шүүгчийн оронтойгоо бол нөхөж чадахгүй байгаа гэдгийг та бүхэн бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Бид хэдийн гол баримталж байгаа бодлого бол шүүгчийг шаардлага бол өндөр тавина. Тэр тавьж байгаа шаардлагад бол нийцсэн ёс зүйтэй хариуцлагатай ийм шүүгч байх ёстой гэдгээр бол босго оноог бол ямар нэгэн байдлаар бол буулгаагүй. Энэ дээр бол чадваргүй тийм шүүгчийг томилж дараа салж чадахгүй байснаас хамгийн гол нь чадaltaй хариуцлагатай тийм шүүгчийг бол томилно гэдэг дээр бол бат зогсож байгаа. Тэгээ бидний хувьд болохоор 9 сонгон шалгаруулалтын үр дүнд нийт 117 шүүгчийг бол томилсон байгаа даа. Тэгээд хэрвээ бид нар цаашид шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусж байгаа. Хэрвээ дараагийн ерөнхий зөвлөл өөр бодлого бариад магадгүй шүүгчийн нөхөн бүрдүүлэлтийг байгаа ачаалтаа тааруулаад магадгүй нөгөө шалгалтын бодлого тэр нь ингээд зөөлрч орж ирдэг ч юм уу ямар нэгэн байдлаар хэрвээ бүрдүүлээд ирэх юм бол бид нар яг үнэхээр одоо яг энэ дараа оны төсөвт батлагдж байгаа цалингийн 530 шүүгчээр бол ажиллах боломжгүй гэдгийг бас зориуд хэлмээр байна. За 3-дугаарт захиргааны ажилтны тухайд болохоор одоо бидний тооцоогоор бол нийт 136 За гүцэгээд 1 минут хүчээ хариулъя. За богинохон юу яагаад хариулахад 136 орон тог бол цомгтохоор байгаад байгаа. Гэтэл шүүгчээ дагаад шүүгч туслагтай байна, нарийн бичгтэй байгаад байдаг. Гэтэл одоо ажлын албаны бусад ажилтнууд гэдэг. Тэгэхээр энэ бол өөрөө нөгөө нэг хуулиар хүлээсэн байх ёстой тэр орон тоонууд байдаг. Өөрөөр хэлбэл хэн байна уу гэхээр нягтлан үйлчилгээний ажилтнууд за тэгээд эвлэрүүлэн зуучлалт туслахтайгаа ингээд бодохоор яалтчгүй бид нарын тухайд болохоор тэр орон тооны тухайд болохоор илүү ажиллаж байгаа гэсэн тоо бол үнэхээр байхгүй. Тэгээд дээр нь битэд одоо яг ингээд тоог харахаар төрийн захиргааны албан хаагчаас одоо хэрвээ яхад за туслагтайгаа одоо ажиллаж байгаа шүүгчээ туслагтайгаа заавал байна гэдгээр тооцоолоод ингээд яхад 20-ыг төрийн үйлчилгээний бусад албан хаагчаас 82 ийм тооцоо бол байна гэдгийг бас зориуд хэлмээр байна. За баярлалаа. Мөнгө цэцэг дарагт Мөнхбаатар сайдын микрофоныг өгье. За сайдар гишүүн
бас чухал асуудлыг хөндөж асууж байна. За төсвөд хэмнэлт хийх гэсэн агуулгаар нь одоо 9% одоо 9% албаагчдын одоо 9%-ийг цомгдохын асуудал одоо тухайн салбарын байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа хангах нөхцөлийг одоо алдагдуулж байна уу гэсэн агуулгыг асууж байна. За ер нь бол 2025 оны төсвийн тухай үйлд өөрчлөлт буюу одоо төсвийн тодтолцоолоор сая манай салбарын хувьд бол 1000 оронтой буюу одоо 97.2 тэрбум төгрөгийн урсгал зардал хасагдсан. За хөрөнгө оруулалтын зардлаас 3.8 тэрбум төгрөгийн зардал хасагдсан. Нийтдээ 101 тэрбум төгрөгийн одоо ийм зардал хасагдаж батлагдсан юм байна. За энэ бол одоо 1000 оронтой гэдэг бол салбарын хувьд бол их том тоо. Гэхдээ одоо төсөв тэмнэлт хийх эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад одоо зайлшгүй одоо ийм арга хэмжээ бол авсан. За ийм учраас одоо цаашид бол үүнээс 1 минут нэмж өгье. Тодруулаад хариулъя. нийтмээ тий. За ингэхээр цаашид бол одоо одоогийнхоо батлагдсан орон тоогоор бол одоо салбарын хэмжээнд үйл ажиллагаа хийх явуулах боломжийг бүрдүүлэхийн төлөө бол одоо ажиллана гэдгийг сайн зураг гишүүнд хэлье. Гэхдээ та бүхэн маань бас ойлгож байгаа. За шинээр одоо ажлын байрууд шаардлагатай байна. Цагдаагийн байгууллагын хувьд бол одоо ажиллах нормативын хувьд одоо өрөхгүй байж байгаа. За харт тамхитай тэмцэх алба гэж сая одоо шинээр байгууллаа шинэ оронтой шаардлагатна. Дотоодын зэрэгт одоо засгийн газраас одоо олон объектуудыг шинээр одоо хамгаалтанд авах ийм шийдвэрүүд гарсан. За үүнийг одоо хэрэгжүүлэхэд одоо бодит оронтой шаардлагатай байдаг. Гэхдээ одоо батлагдсан орон тооныхоо хүрээнд одоо хэрэгжүүлж ажиллана гэдэг хэлье. За энэ оны төсвүүдээр бас 44 тэрбум төгрөгийн одоо зардал хасагдаж байгаа. За ингээд энэ хүрээнд нь одоо энэ байгууллага хэвийн үйл ажиллагаа одоо явуулж ажиллана гэдгийг одоо хэлье. За Мөнхбаатар сайд баярлалаа. За хуулийн